Өнөөдөр хамтлагдлаа хэрхэн бичлэг хийх вэ? Ингээ юмаа постлуулж яах вэ гэдгийг сурах болно. За шууд бичлэгээ эхлүүлье. Эхлээд та ийшээ ингэж шудраад энэ дэлгэц бичих гээд байгаа заяа. Тэнгүүлээ даан заяа. Тэнгүүд ингээ өөрөө шууд ингээ автомат ирэлчин заяа. Тэнгүүд хинжээ нэг тоо толно 3 2 1 гээд таас ингээд эхлэнгүүт шууд ингээ ямар ч хамаагүй юмараа. Тэнгүүлээ бас буцаахтаа нэг дөрвөлжин товч байгаа. Тэрэн дээр дараа Ламын нэг юм хийчихлээ заяа. YouTube руугаа ороод тэр голын нэмэлтээр гараад дууссан юм гэж байгаа. Хүмүүлээ өдөрт илүү олон медиа үзэх 6 минут юм болсон байгаа. Бичлэгсэн байгаа. Дайнч яах вэ? Трактор зарлаа. Одоо ингээд ийм юм гарч ирэн заяа. Тэнгүүлээ шууд онцтой. Гарчих үүсгэхтэр ямар ч хамаагүй юм чинь заяа. Юу ч вэ гэхээр Марат гэж бичих болно. Даа ер нь гарчих хамаагүй заяа. Гарчих хамаагүй заяа. Нүглээ энэ дээр ийш очиод ямар ч хамаагүй дурын зураг тавина. Ингэлээ тэгээ болохгүй бол мэдээд ингээд түнгэлээ боллоо гэд түнгэлээ гарчаа үзгээд дараахтаа зараад тэгэл бэлхий яаж катлах юм гэхээр энэ кат гэж юмыг татаад түнгэлээ net project энэ клик гингүүлээ settings гэж байгаа settings руу ороод зөө энэ дээр очиод энэ дээр зараад энийг ингээд катлна. Яд катлах гэхээр edit хэсэг рүү ороод тэр split гэж байгаа. Split дээр дараад инглээ тэнгүүлээ буцаа edit руу ороод delete дээр дараад үүш өөрөө ингэж харж байгаа. Шууд тийм аа сте. Өөр юм оруулъя гэвэл байгаа сте. Стикер бас нааж болсон зөө. Гихсүүлсэн ингээд. Харж байна. Тийм аастай. За баяртай. Тол MNG байла. Энэ бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Лайк, subscribe дараарай.